Заамтгаа үзэгчдээ бүгдээрэнд баярлалаа. AD-ийн 5 хүнтэйгээ бас нэгэн бичлэгээр уулзж байна. За энэ бол Starting 5 гэд одоо цоошин спортын баримтат цуврал одоо удахгүй гарах гэж байна. 10 дугаар сарын 9-өөс эхлээд ер нь бол NBA-ийн үлрэл эхлэхтэй холбоотойгоор Starting 5 гэд одоо гаргахаар төлөвлөснийг ер нь бид нар нэлээд хэдэн сарын өмнөөс л ер нь сонссон. Би ч гэсэн бас постлж хийгээд та нар санаж байгаа байх. Тэгээд трейлер эдэр нь гарсан. Улаан хевсний ёслол нь болсон. Мэдээж энэ бол 23-аас 24 оны үлрэлийг ерөнхийдөө баазна. Нэг анги нь 45 минут, нийтдээ 10 анги ийм цувралыг одоо бид нар удахгүй үзэх гэж байна. Netflix-ээр энэ бол гарна. Энэ цувралын продакшн дээр бол LeBron James өөрөө ажилласан юм шиг байна. Ягаад тэгэхээр энийг болохоор LeBron-ы өөрийнх нь одоо продакшн компани Uninterrupted бол энийг хийсэн байгаа. Тэгээд эхлээд бүгдээ ямар ч гэсэн трейлерыг үзээд тэгээд өөр мэдээллүүд рүү бас орцгоё. Тэгэхээр спортын цуврал бол миний хувьд бол үзэх дуртай хамгийн жинхэнэ одоо яг шууд болж байгаа тоглолтуудыг тооцох юм бол хоёрт нь орох зүйл бол миний хувьд бол спортын баримтат цуврал болчиход байгаа юм л да. Тэгээд саксных удаан хүлээлгэж байгаа энэхүү одоо энэ 10 дугаар сарын 9-нд гарахаар болж байна. Сэтгэл их хөдөлж байна. Шинэ үлрэл эхлэж байгаатай холбоотойгоор өмнө ч гэсэн бид нар ингээд бас өнгөрсөн үлрэлийг хараад базаад үзэх юм. Гэхдээ яг ямар шиг утгатай одоо баримт цуврал байх юм бэ гэдгийг ч гэсэн бас бүгдээрээ трейлер үзснийхаа дараа ярилцъя. Окей. За ингээд трейлерыг бүгдээрээ үзцгээе сонсцгоё бас. Basketball is a beautiful sport. We love going out there playing in front of the fans. I got kids. I got a family. Everyone thinks our dad is the legend of basketball. Хүүхэд эхнэр хүүхдүүд нь бол нэлээд гарах нь ойлгомжтой байх юм хэдийн. I don't know if there's many leagues that have bigger stars in the NBA. I'm Jason Tatum, Jimmy Butler. Domantas Sabonis, Anthony Edwards. Энэ 5 тоглогчийн сонголт бол ер нь их гоё болсон. Надад бол маш таалагдсан. You know, in the NBA, everyone's watching. SAT. There's an expectation that comes with that. Seems like they're playing. Босста авраг авсан учраас бас гоё болно доо. Losing does hurt. But what always brings me back is my family. Family over everything. I wouldn't be here without them. Here's a pretty girl. No one's ever seen me in an intimate space like this. Yo, chill. The cameras is on. Jimmy Butler алах баха да. It's like I'm living a dream. Surprised at myself at this point. It might be a game for you, but like this is like my life. Welcome to my world. It's hectic, but I don't think nobody can stop me. I'm like a king of all trades. I think that's what they're saying. Edwards ч гэсэн бас нэлээд сонирхолтой гоё. Ер нь entertainment талаас Edwards Butler нэлээд сонирхолтой байх болов гэж хараад байна шүү дээ. Throughout the course of a long NBA season, I prepare my body for battle. I know I'm in better shape than everybody. Must be the shoes. I'm like, bet. And I love being in the court. I couldn't play in the NBA. Right to Jack. Nice. Sabonis makes something out of it. That's how you play, boy. Jimmy Butler's a machine. That's 100%. Yes. You've never seen anything like this. Where you at? Янзтаар гэж эндөө нэрээ. Starting 5. Би бол трейлерыг бүтэн үзээгүйсэн. Энэ бичлэгэн дээрээ бас яг үзээд гоё реакц авчиг гэж бодоод. Юуны өмнө 5 тоглогчийн сонголт бол надад бол маш таалагдсан. За LeBron өөрөө байх нь ойлгомжтой байж энэ чинь LeBron-ы продакшн компани хийж байгаа гэдгийг бид нар хэлсэн. Үлрэл эхлэхийн өмнө энэ сонголтыг хийж байгаа шүү дээ. Нөгөө продакшн үлрэл эхлэхээс өмнө мэдээж бүх төлөвлөгөөгөө гаргаж байгаа. Авраг авах боломжтой мэдээж тоглогч нарыг бас сонгож байгаа. Одоо авраг хүртэл яваад бүр авраг авчих юм бол энэ баримт цувралч өөрөө маш том амжилтыг олно гэсэн үг шүү дээ. Энэ утгаараа бол одоо Celtics авраг авсан. Тэгэхээр энэ Starting 5 гэдэг одоо нэг баримт цувралын дөрүүдийн нэг нь авраг авах хүртлээ ингэж явсан гэхлээр их гоё одоо ерөнхийдөө байх гэдэг юм л та энэ агуулгын өвд те одоо юу гэдэг бидний юу болохыг мэдж байгаа ч гэсэн
буцаж яг энэ өнгөрсөн улирал руу хамт эднэртэй хамт аялаад дээрэс нь хөшгөний цаана юу болдгийг хараад ар гэр үр хөөхөд эхнэр те одоо юу гэдэг нь багийн эзэд хаалттай хаалганы цаана бас юу болдгийг тодорхой хэмжээнд харуулах уу гэж бодоод байна. Яг гоо энбэгийн зүгээс бол мэдээж тодорхой хэмжээний хоригуудыг бол тавьсан байж таарна. Гэхдээ л бас л ер нь хангалттай л одоо юу гэдэг нь сагсан бөмбөгийн мэрэгжлийн сагсан бөмбөг болон энбэгийн хөшгөний цаана орхол юм баримт цуврал гэдэл ер нь ойлгочиход болно. За мэдээж тэгээд спортын баримт цувралуудыг үзчихсэн хүмүүс бол одоо ямар шүү баримт цуврал гэх юм бүгдээ л мэдж байгаа байлгүй. Гэхдээ ямар ч сан би бас мэдэхгүй хүмүүс гэж магадгүй гэж бодоод өөрийнхөө өмнө үзчихсэн цувралууд дээр үндэслээ зүгээр таамгаа дэвшүүлж байна. Тэгээ 10 дугаар сарын 9-нд стартын 5 бол гарна шүү. Тэгээ эдгээр маань бас сая одоо улаан явсныхаа ёслолыг бас хийж мэйгээд нэг гоё сүртэй бас маркетинг гэдэр хийгээд эхэлсэн. Тэгээд 7 хоногт нэг дугаар гарах юм уу? Эсвэл мэдэхгүй. Тэрийг өстой мэдэхгүй. Ямар ч 45 минутын хугацаатай 10 эпизод 10 анги бол ингэж гарнаа гэж юм лээ. Тэгэхээр Starting 5-аас гадна бас сүүлийн үед энэ бас ямар спортын цувралууд үзсэн бэ гэдгийг санаартай хуваалцъя гэж зүгээр бодлоо давхар. Сая юу үзсэн? Инди Арена гэдэг Серена Уильямсийн баримт цувралыг үзсэн. 9 ангитай. Ёстой нүд салгахгүй би нэг шөнийн дотор өөр цайтал суугаад үзсэн. Нүд салгаж пауз авч зогсоож унтраах тийм боломжийг надад өгөхгүй тийм гоё. Одоо зохиолыг маш сайн бичсэн. За бид нар ч одоо Уилл Смитийн тоглосон King Richard гэдэг баримт юу штэ. Одоо нэг бүрийн хэмжээний уран сахны киног нь мэднэ. Тэгэхээр одоо тэрний араас бас ингэж гарч байгаараа гэдэг утгаараа бас энэ эдний амьдрал руу бид нар нэлээд өнгөх боломжтой гэж бодоод би ер нь нэг тийм айхтар өндөр хүлээлттэй бол үзээгүй. Тэгээд нэг ихлүүлсэн чинь салаагүй ерөөс. Тэгээд Серена Уильямсийн талаар мэдэхгүй юм аа маш олон зүйлийг мэдэж авсан. Венус Уильямсийн талаар ч гэсэн тэр. Дээрэс нь Серена Уильямсийн би нөхөр хүүхдүүдийн талаар мэддэг байсан, мэдэж авсан. Агуу магадгүй одоо юу гэдэг талбай нээсний хамгийн агуу эмэгтэй тамирчин гэд хэлсчихэд бас хэлсдэггүй шүү дээ. Тэгээд гоё байсан. Би бас хамаагүй спойл та нар ямар ч гэсэн Инди Аренаг заавал үзэх ёстой шүү гэж хэлмээр байна. За уржигдэр би Мистер Макманыг үзлээ. Тэгэхээр Мистер Макман бол мэдээж одоо манайхны хэлцэнснаар нохоо зодон буюу одоо WWE-ийн юугаа босс байгаа. Тэгээ сүүлийн үед Макмантай холбоотой одоо энэ хэрэг мэрэг их гарсан. Их ч юу ах вэ? Одоо олон жил ер нь болсон юм уу тэгээ сая жоохон хүндэрсэн юм байна. Мань хүн тэгээд нөрө захирлын албан тушаалаас буугаад гээд бөө юм болсон яг энэ үеэр бас энэ бичлэг явж исэн юм байна. За энэ Мистер Макман баримт цувралыг одоо нөрө продюсерлсэн хүн юм бэ гэхэлэр одоо Ring franchise буюу одоо миний хамгийн сонсох дуртай подкастуудын нэгийг одоо хийдэг. Одоо алдарт ESPN ажиллаж байсан спортын сэтгүүлч Bill Simmons-ийг хийсэн байгаа продюсерлсэн байгаа. Тэгээд Bill Simmons өөрөө болохоор одоо WWE-гийн улаан фэн хүн. Тэгээд энэ Макманы тухай цуврал дээр болохоор ингээд бүх том WWE-гийн одуудыг бол бүгдийг авчирсан байлээ. Тэгээ ерөнхийдөө бол нэг түүхийн сайхан бүгдийг нь өгүүлж байлээ. Дээрээс нь асуудлуудыг нь өгүүлж байлээ. Ямар асуудлуудтай тулгарч байсан юм Макман ч өөрөө ер нь ямар зан характертай хүн юм. Тэгээ Мистер Макман гэдэг нь болохоор рингэн дээрх нөгөө өөрийнх нь нэг дүр штэ. Тэр нь бодит амьдрал дээрх Мистер Макмант хэр ойрхон эсвэл ялгаатай юм уу юм уу гэд амар сонирхолтой. Гой цуврал болсон юм лээ. За бас нэг үдсэн цувралч явах одоо. За тэмдээ нэг анги нэх юм уу да. Untold гэдэг цувралын сүүлийн ангийг би үзсэн. Hope Solo versus US Soccer гэдэг. За энэ бол Америкийн хөлбөмбөгийн холбоо болон Америкийн шгшээгийн хаалгач суперод одоо хоёрын одоо хоорондох юм нэг тэрсэлцсэн нэг тулаан маягийн юмыг. За тулаан гэх нь хайш юм дээр шудраг бусгасан асуудал. Одоо бид нар энэ хөлбөмбөгийн холбоодын асуудлуудыг бид нар мэднэ шүү дээ. Тэгэхээр
зөвхөн манай Монголын хөлбөмбөгийн холбооч биш. Америкийн хөлбөмбөгийн холбоо хүртэл бас тийм том асуудалтай. Одоо байсан байна гэдгийг би энэ одоо ангиас мэдэж авсан. Тэгээд Untold-ийн энэ сүүлийн ангийг та нар бас үзвэл зүгээр шүү гэж хэлмээр байна. За тэгээд ер нь баримт цувралуудыг эдийн ингээ бодож үзлээ л дээ. Тэгээд бас нэлээд дээр өнгөрсөн жил бүр гарах гад болно бэлтгэсэн байсан юм. Тэгээд одоо л эдийн YouTube-ийнхаа эрхийг ингэж гайгүй аваад баталгаатай болоо, суугаа баталгаатай болоо та нар контент хүргэж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд та бүхэндээ шилдэг 10-ыг танилцуулъя гэж бодлоо. Top 10. Эдийн бол 2006 оноос эхлээл топ 10 гарах хоббитой байсан. Топ 10-ыг NBA дээр гаргасаар ирсэн. NBA Tokyo топ 10-үүдийг ч гэсэн эдийн өөрөө ихэнхийг нь өөрөө гаргасаар ирсэн. Тэгэхээр энэ ч ч гэсэн шилдэг 10-ыг бол гаргаад явъя гэж бодож байгаа. Ингээд өөрийнхөө дуртай, үзэх дуртай хамгийн шилдэг топ 10 спортын баримтат цувралыг эдийн өөрийнхөө зүгээс ингэж нэрлэхээр шийдлээ ингээд. За яг хөө нэг сайн болсон интересэж гэхээс илүүтэйгээр зүгээр эдийнхэн сэтгэлд хоногшсон талаас нь л зүгээр энэ 10-ыг гаргачлаа. Тэгээд топ 10 бүгдээр хамтдаа хүлээн авч үзцгээе. 10 дугаар байранд орсон цуврал бол Netflix-ийн Untold. За дөнгөж сайхан Hobbs Solo-гийн сүүлийн анги гарсан гэдэг нь хэлсэн. I want the story out there. Like what happened? Go frame by frame. Ron Artest-ийн асуудлаас эхний ангийг хэлсэн шүү дээ. Caitlyn Jenner чинь ихтэй Олимпийн алдаатай тамирчин байж байгаа эмэгтэй хүн болсон түүх нь гарна. Яа гоё. Ер нь бол Untold бол асуудлуудыг их хүнддэг. Daddy bought his son his own hockey team. The president of the Denver Trashers. Хоккейн тухай энэ бас их гоё юм гэлээ. Эхний сизон 5 анги гарсан. 2021-ээс 24 оны хооронд гарч байгаа. За талбай тэнцээ тамирчин Martin Fish-ийн бас одоо нэг depressionтэй хэрхэн тэмцсэн тухай сэтгэл готралтай тий. Энэ бол амар цуврал. Untold бол ер нь их гоё тийм өнцгөөс хийсэн цуврал байгаа. Тэгээд 21 онд ихний сизон гарсан, 22 онд 2 дугаар сизон, 2 дугаар сизон дээр нь End One-ыг гаргадаг. End One story-г гаргадаг. За тэгээд Operation Flagrant Foul, Race of the Century гэл савны уралдаан гэл ер нь зөндөө гоё юм багуу. Untold-ийг та нар заавал үзэх ёстой шүү. I said, do what you have to do. 911, what is your emergency? Her name is Christy Martin. We were the scum of the earth to the purists of the hockey world. За 10 дугаар өрөндөө Netflix-ийн Untold цувралыг нэрлэж байна. Зарим 9 дугаар өрөнд одоо бүгд орцгоё. 9 дугаар өрөнд Today I want to share with you a personal emotion and the reason why I'm here. Prime All or Nothing гэдэг Amazon-ы цуврал байгаа. За ер нь бол 2016 оноос эхэлж бол гарсан Америк хөлбөмбөгийн багуудаар их чигдэж байсан юм одоо франчайз. Тэгээд Америк биш Английн одоо Премьер лигийн багууд руу бол орсон. Тоттенхэм, Арсенал, Манчестер Сити гурваар бол хийсэн. Наад Арсеналын үлрэл бол хамгийн гоё санагддаг. Энэ цувралын хамгийн гоё нь юу гэхээр яг үлрэлийн эхнээс салахгүй бичлэг хийгээд үлрэлийн төрсөнд хүртэл явдаг. Тэр баг авраг авна уу, лигээс хасагдана уу хамаагүй ерөөсө бүгдийг нь сайхан базаад ингээд их гоё одоо юу гэдэг нь деталь ихтэй гэх юм уу? Деталь ихтэй ерөнхийдөө бол яг ингэж хөшгөний цаана үзэгчдийг авч оруулдаг. Мэдээж тухайн тоглолтод юу болсон бэ гэсэн их тодорхой харуулдаг. Арсеналын фанууд бол энэ бол заавал үзэх ёстой цуврал шүү. Back to it, acrobatics, back to flip, perseverance, never quit, all or nothing, and we're in. We're falling in love with the club. За ингээд 9 дугаар өрөнд энэ all or nothing гэж орчуулах юм бол хож эсвэл хожигдл гэсэн үг шүү дээ ерөөсөө. Аврагав эсвэл битээ ав. За 8 дугаар өрөнд эдийнх нь нэрлэж байгаа цуврал бол Bad Sport гэж цуврал байгаа. Netflix-ийн цуврал. Тийм олон анги бол гараагүй. Тэгэхдээ энэ бол скандал буюу спортын ертөнцийг дөргөөсөн одоо хэрэгүүдийг ерөнхийдөө бацаж ингэж хүргэдэг. Нэг нэгээр нь гоё хайлбарлаад одоо морины уралдаан, крикетинг спорт битингтэй холбогдсон асуудал гэдэг
их тийм сонирхолтой ангиуд болсон дээр авдаг. Уралдаанч орж ирж юм. Тэгээ бүр итгэмээргүй түүхүүд хүртэл энэ дээр гарна. Өмнөд Африкийн одоо хамгийн алдартай одоо крикетийн тамирчин их бол бас амар анги байсан. This is one of the biggest scandals in Olympic history. The French judge, she said I had to do it. It was a deal with the Russians. What? Frankly, it was the Cold War. За энэ бол амира. За байд спортыг тав хүн заавал үзээрэй гэж хэлмээр байна. За ингээд эдийн топ 10-ын 7 дугаар өрөнд юу орсон бүгд харцгаая. Энэ бол now and read, okay? Why does the NFL have so many rules against hitting quarterbacks? Quarterback гэдэг цуврал байна. За энэ бол магадгүй хамгийн аюултай спортуудын нэг шүү дээ. Ер нь Америк хөлбөмбөг бол. Тэгээд энэ аюултай спорт дотроо хамгийн аюултай байрлал гэх юм уу да. Хамгийн эрсдэлтэй байрлал буюу одоо холбогчийн байрлал. Одоо сагсаар ярих юм бол тий. Тэгэхээр энэ quarterback-ийн байрлалаар эхний сизон нэгдсэн байна. Patrick Mahomes-ийг авраг авдаг сизон хүртэл энэ дээр орсон. За тэгээд энэ сизон биш энэ цуврал маань бол цаашаа ресивер гэдэг байрлал руу ингэж орж хөгжөөд ингээд одоо ресивер нь бас гарцсан байгаа 2 дахь сизон нь. Дараагийнх төр одоо хамгаалагч руу орох юм уу яах юм баа мэдэхгүй байна. Ямар ч үсэн Америк хөлбөмбөгийн фанууд эсвэл Америк хөлбөмбөгийн мэдгүй хүмүүс байвал энэ цувралыг үзэж болж байгаа байхгүй. Маш их ойлголтыг аавна энэ одоо энэ цувралыг үзснээр бол энэ нь бол цаашаа ингээд бүх спортын байрлал руу ороод яваасаа гэж би бол хүсэж байна. Starting 5 ч гэсэн ерөнхийдөө энэний жишгийг дагж байгаа гэсэн үг хийцэн үүд ч гэсэн энэтэй ойролцоо байх болоо гэж бодоод байгаа. За 6 дугаар өрөнд. За 6 дугаар өрөнд энэ бол Формула 1-ийн Drive to Survive спортын цувралыг хөл хорионы үеэр ковидын үеэр бидэрт бүр их мэдрүүлсэн ач холбогдлыг энэ бүр ингэж донтуулсан гэх юм уу да. 19 онд гарсан цуврал дэлхийд дээр хамгийн аюултай спорт уу F1 магадгүй. Тэгээд F1-ы одоо нисгэгчид те багийн менежерүүд, багийн эздүүд, захирлууд ард нь юу болдгоо, нисгэгчдийн хоорондох асуудал юу болдгоо, яаж хоорондоо өрсөлддөг. Энийг үзэх юм бол ер нь F1-ийн тэр үйлрэлийг бүгдийг нь сайхан ингээ базаад ойлголтыг авчдаг. Би бол Формула 1-ийг үзэж амждаг хүн бол биш. Би улаан орхотон бас биш. Гэхдээ Формула 1-ийг сонирхдаг, спорт сонирхдаг хүний хувьд бол энэ цувралыг үзчихэд бол ер нь тэгээд ихэнх мэдээллийг л авчдаг. Тэр үлрэлийгээ баг ингээд энэ цувралыг үзээд баазчдаг. Тэгэхээр Drive to Survive амжилттай болсон учраас араас нь одоо энэ Netflix маань спортын цувралуудыг хий гэдэг шийдвэрт бас хүрсэн гэд хэлчихэд бас буруудахгүй байх шүү. Тэгэхээр энэ бол спортын цувралуудын хувьд бол маш чухал. За эдийнхэн дараагийн сонирхолтой цуврал 5 дугаар өрөнд орсон цуврал бол Beckham-ийн цуврал байгаа. David Beckham Netflix-ээр гарсан энэ цуврал одоо юу гэдгийг ерөөсөө Английн хөлбөмбөгийн номер 1 бүх цаг үеийн шүү. Номер 1 суперод яагаад David Beckham байсан бэ гэдгийг л энэ одоо цувралыг үзэл хүмүүс мэдээд авчихна гэсэн үг. Энэ дээр бол Викториятай яаж танилцсан, энэ хоёрын хоорондох харилцаа, ерөөсөө Beckham-ийн бараг төрснөөс өнөөдрийг хүртэх бүхэл зүйлийг нь одоо маш гоёор ингэж хийж, одоо архивын бичлэгийг маш сайн ашиглаж ингэж одоо хийсэн ийм одоо телевизийн цуврал байгаа. Ердөө өнөг юу шүү дээ, англичууд өөрсдөө бүтээсэн 4 анги. Тэгэхээр та нар энийг бол гялс үзчихэхэд бол асуудал байхгүй. Гэхдээ заавал үзвэл шүү. Заавал үзээрэй гэж хэлмээр байна. Энэ цувралыг бол. За 4 дугаар өрөнд Эдин Welcome to Wrexham гэдэг Эдин өөрийнхөө одоо хамгийн хайртай цувралуудыг нэрлэж байна. Холливуудын хоёроод Америк хүмүүс, Холливуудын хоёроод Английн хөлбөмбөгийг мэдэхгүй тэгтээ бизнес гэдэг утгаар нь Англид очоод хөлбөмбөгийн баг худалдаж авснаар энэ цуврал эхэлдэг. Wrexham гэж клуб одоо Францын биш Английнхаа хөлбөмбөгийн бүх дивизионоос одоо бүх жилүүдэд агсаар байгаа. Мэдээж эдний зорилго бол Премьер Лигт өрсөлдөх зорилготой. Энэ бол бүр
хамгийн гоё нь юу гэж энэ цувралын Англид, Европт, за тэр дотор Англид гэсэн үг. Хөл бөмбөг гэдэг спорт зүгээр нэг спорт биш. Бүр амьдралынхын нэг хэсэг. Одоо соёл урлаг те одоо баг арьс махан цуснд нь шингэчихсэн ийм зүйл гэдэг юм а гэдэг л энэ цувралаар бид нэр маш сайн ойлгож авдаг. Тэгээд эмэгтэй хөлбөмбөгийнх нь баг хүртэл гардаг. Эн чинь бас эми хоцсон. Тэгэхээр заавал үзэх ёстой цувралуудын нэг гэж юм хэлж болно. Дахиад үзмээр санагдчихлаа. With your kids and your father, your mother, but I don't remember any specific game. I just remember watching my dad. If they're successful, it will be the biggest day in the history of the town. За энэ бол ингээд Welcome to Wrexham цуврал гэдэг энэ өөрийнхөө дуртай үзэх дуртай шилдэг 10 цувралынхаа 4 дахь хэсэг нэрлээ. За 3 дугаар үеэнд нэрлэх цуврал бол Chicago Bulls Michael Jordan-ы одоо 90-ад онд яаж NBA-г одоо эзэрхийлж тэ бүр 2 хож 8 жилийн хугацаанд 6 авраг авсан бэ гэдгийг харуулна. Гэтэ Майкл Жорданы өнцгөөс гэдгээр сүулт маш их хэл ам дагуулсан. За тэгээ Майкл Жорданы фэнүүд, Chicago Bulls-ийн фэнүүдийн хувьд бол энэ бол зүгээр л деваач гэсэн үг. Тэгээд үзээгүй хүн баг байхгүй л үүдээ тийм ээ. Тэгээд дахиад үзэхэд ч гимгүй бах, гой төгүүдийг ч харуулж гаргаж яригдаг. Энэ цувралыг LeBron James үзээд би өөрийнхөө эго бас хийх ёстой байна гэдгийг бас ойлгосон байж болох юм. Олон ч тамирчид бас энийг үзээд ихсэн баг гэж хараад байгаа шүү дээ. За дараагийнх бол За энэ бол Last Chance You гэдэг нэртэй Netflix-ийн цуврал байгаа. Last Chance You гэдгээр энэ бол нэлээд одоо юу гэдгийг олон жил хийгдэж байгаа. 18 оноос хойш хийгдэж байгаа энэ цуврал. Тэгээ ерөнхийдөө бол U гэдэг нь болохоор university гэсэн үг. Дээрээс нь U гэж чи гэж одоо өөрийг нь хэлж байгаа гэдэг утгаар би бол ойлгосон. Коллежийн оюутнуудын одоо юу гэдгийг амьдралыг харуулна. Коллежийн спортыг харуулсан бас юм цуврал их олон байдаггүй. Энэ бол Америк хөлбөмбөгөр байдаг, саксаар байдаг. Хоёуланг нь үзүүл гоё. Би бол мэдээ саксныханд илүү дуртай. Төдийлөн их амжилт гаргасан тим түүх олон байхгүй ч гэсэн хамгийн сонирхол татдаг нь юу гэхээр оюутан тамирчин байх ямар байдаг юм бэ? Мэргэжлийн болохын тулд яах вэ? Дээрээс нь зөвхөн мэргэжлийн болохч биш те нөгөө дасгалжуулагчийн зүгээс зөв сайн хүн болгох талаас нь ч гэдэг юм ингээд илүү тийм хүн рүү хандсан юм агуулгатай бас аюу гой сонирхолтой контент гэж бид нь бол энэ цувралыг хардаг. Надад бол маш таалагдсан. Тэгээ дахиж олон ангиуд хийгдээсэй гэж бодож байгаа. Сүүлийн үе саксны анги хийгдэхгүй байгаа. Хүлээгээл байгаа. The toughness that he has, his mom taught him. I've had people tell me that I'm angry. Do you think those things are true? I think I'm going through the hardest part of my life. Тэгээд энэ ерөөдөө одоо алдартай нөгөө нэг баримтгын унштай саксны Hoop Dreams-ийн олон анги цуврал гэж ойлгочих. Гэхдээ орчин үед те. Тэр нь бол заавал үзэх ёстой. Цувралаа гэж эдийн бодож байна. За ингээд эдийнхэн хувьд бол номер 1 баримт цуврал бол сонсороо. What if I told you he wasn't the greatest? That a country would fail to protect its greatest natural resource. That sometimes it is a matter of life and death. That no one can outrun the truth. What if I told you he's the only true Cubs fan? That you can heal all wounds with a fight song. За энэ бол мэдээж ESPN-ийн алдартай 30x30 гэдэг одоо баримт цуврал спортын одоо сэтгүүл зүйн түүхэнд, спортын телевизийн түүхэнд те ингээд
бүх талаараа ерөөсөө одоо том хөрөнгө оруулалтыг хийсэн. Маш том одоо нөгөө нэг юу гэх юм буйны ажлыг хийсэн. Маш олон зүйлийг баримтжуулж архивлсан. Одоо энэ гарч байгаа бүх спортын цувралууд энэ агуу бүтээлээс эхлэлтэй гэж хэлж болно. Хэдэн анги гарсан мэдэхгүй, хэдэн сэдв хүндсэн тоолохын арга байхгүй. Олоход хэцүү. ESPN Plus гэдэг одоо Монголд байдаггүй платформ дээр бүгд тавигдаж гардаг. Эдийн харин энэ чинь ирээд бол харин өстой нөгөө Disney Plus чинь давхар бас одоо ESPN-ийн контент ус зарим хэдүүд дээр ороод ирсэн байгаа. Тэгээд үзег мангуудаа олж үзэж бөөн баяр болсон. Олон жил ер нь гарч байгаа. Тэгээд тэгээ миний түрүүний хэлдэг одоо нөгөө хин биш Bill Simmons биш үү те ring ESPN-ийн одоо сэтгүүлч байсан хүн бол одоо маш олон ангид одоо нэг продюсерлсан мундаг телевизийн хайруулагчид энэ дээр бас ажилласан. Тэгээд 2007 онд анх одоо энэ цувралыг хийх ID-г одоо тэр нөгөө нэг хин биш Bill Simmons гаргасан гэж байгаа. Тэгээд ер нь ESPN гэдэг энэ агуу брендийн зүгээс спорт сонирхогчид өгсөн хамгийн том бэлэг бол энэ агуу одоо нөгөө баримт цуврал байгаа. Тэгээд амир үнэхээр амир энэ би бол өстой чадхатаараа бүх ангийн л болохыг олж үзхийг одоо хичээж одоо юу гэдгийг те ингэж явсаар ирсэн байгаамаа. За ингээ эдийнхэн зүгээс бол ийм одоо 10 одоо нэг баримт цувралыг өөрийнхөө зүгээс нэрлэж байна. За талбай дэнснийхэн жоохон сэтгэл дундуур үүж магадгүй break point гэж цувралд би өөрөө бас маш дуртай. Гэхдээ энэ 10-ын одоо хээрн гарах гэдэг тал дээр бол жоох юм байна. За гольфын фануудын хувьд бол full swing гэдэг цуврал бас гарсан. Бас үзүүл гоё. Ер нь энэ сонирхолтой өөр спортуудыг үзжээвэл ер нь их гоё. Одоо мэдээлэл төвч гэсэн их өргөждөг. Би бол зөндөө мэдээллийг авдаг эднэрээс. Тэгээд энэ 10 доку серизийг та нар бүгдээрээ ямар нэгэн байдлаар үзхийг бодоорой. Тэгээд яаж үзхийг би бол одоо хэлж мэдэхгүй байна. Хэрвээ энэ платформ нь хэрвээ Монголд байдаг бол төлбөрийн төлөв үзчих асуудал алга, байдаггүй бол өөр аргаар олоод үзэх юм сонголтууд байна да. За тэгээ ямар ч үсэн хамт байсан бүгдээрэнд нь баярлалаа. Эдийн хүү өөрийнхөө зүгээс иймэрхүү шилдэг 10 марвч гэдэг юм уу. Сонирхолтой контентыг цааш бэлдэх болно. Subscribe дараарай. Видео таалагдсан бол лайк дараарай. Тун удахгүй эдис ранк маань гарах гэж байна. Зөндөө юмнууд хийгдэж байгаа. Тэгээд ээлжид шинэ бичлэгээр иргэн уулзлаа. Түр баяртай. Хамт байсан бүгдээрэнд нь баярлалаа. Бай бай.